Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91,687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 75.7% нь төрийн өмчийн, 24.3% нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байгаа юм. Харин 2016-аас 2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтанд орж орны тоо 3990-ээр төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу нийтдээ 66,115 хүүхдээр нэмэгдэж байгаа юм а. Цэцэрлэгийн бүртгэл ажлын талаар манай сэтгүүлч дараах мэдээг бэлтгэсэн байна. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн эсэлтийн бүртгэлийг 8 дугаар сарын 22-наас буюу өнөөдрөөс эхлэн 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулж эхэллээ. За бүртгэгдээ эсэлтийн тасалбар тарах бөгөөд тасалбараараа 8 дугаар сарын 26-ны өдөр суглаа явуулна. За цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм а. За мөн 2014 онд төрсэн 2 настай хүүхдийг шинээр элсүүлэх юм. За эдгээр төлөвлөгөөний хэрэгжилт буюу цэцэрлэгийн бүртгэлийн үйл явц ямар байгаа талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэсэн иргэдийн байрсыг дараах байдалтай санав. Би ээжтэй 7 сарын 31-нд ирж 30-нд ирсэн. Тэгээ 8 сарын 1-нд би энд очрлсон. Одоо хүртэл би очрлж байгаа байхгүй юу. Тэгээд суулаагаа штэ тий. Суулаагаар гээд байгаа. Яагаад суулаагаар ард иргэдийнхаа хүүхдийг өнөөдөр суулаагаар шийддэг цэцэрлэг гэж хаана гэдгийг тийм бүстэй. Би өнөөдөр гомдолтой би захирамж гарах энэ штэ 5 дахь өдөр тавигдсан. 5 дахь өдрийн 3 цагт бид нэр энэ очрлоод тавигдсан. Манайх бол манай 2 дугаар ороод цаг тутмаа ирж очрлно. Цаг тутмаа хонон. Одоо би ингээ 2 инг хүүхдээ ингээ бид нэр ингээ 3 хүүхдээ би энэ ч одоо 3 он юм би. Энэ захирамж гарахаас өмнө энэ цэцэрлэгийн эрхлэгчид бид нар уулзах хүсэлтэд тавьсан 2 3 4 5 насны 2 эцэг эхийн зүйл дарга ээж аав нар төлөөлж ороод санал бодлоо хуваалцсан. Яаж энэ юугээ цэцэрлэгийн эрхлэлтийг яаж авах вэ гэдгээ бид нэр хоорондоо ярилцъя гэсэн бидний хүсэлтийг ерөөсөө хүлээж аваагүй. Бид нарыг энд ирэнгүүт нь өөр газар байж зугтж байгаа л бид нарыг ингээл тал тийшээ цагаа бүртгүүлээд явангууд л хүрээдэрдэг. Жижигүр нь ингээл энэ хүмүүс чи явчлаа ирчлээ гэж байнгын мэдээлэл өгдөг. Энэ захирамж гарахаас өмнө бид нар хүсэл тавьсан. Хуглааг бол хин ч хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд ирсэн хүмүүс нь өөрт нь бид нар одоо бүгдөө л адилхан ажил төрөлтэй бүгдөө л адилхан очрлол ингээд цаг заваа гартаа л зогсож штеп. Нэг эмдэг бүлгийн хорооноос 27 хүүхэд л эмдэг бүлгийн хүүхэд. Тэр 27 хүүхдийн эмдэг бүлгийн бичиг баримтны асуудлыг бүгдийг нь ил тод гаргах хэрэгтэй штеп. Тэр 27-нд чинь жинхэнэ магбаа орсон байгаа байхгүй юу? Энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцагчдын тоог болохоор бид нар мэдээллийн самбар дээр гаргаад татсан 100 орчим хүүхд элсүүлэх юм боломжтой байгаа. За тэгээд яг шинээр элсэлт авах байгаа хүүхдийн ихэнх хувь нь болохоор 2014 онд төрсэн хүүхдүүд эзэлж байгаа. Яагаад гэвэл 2014 онд төрсэн хүүхдүүд нь бага ангид шинээр эсгэж байгаа учраас одоо энэ шинэ 3 ангитай бид нар элсэлт авнаа. Эгэл лэзэн сурвалжлах группыг одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг дээр ирээд байна. Тэгэхээр цэцэрлэгийн бүртгэл ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахар 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй болоод байна. Тэгэхээр одоо энэ гадаа яг ямар процесс явж байна? Цэцэрлэгийн бүртгэл ажил ер нь ямар хувьтай явж байна? За манайх Баянзүрх дүүргийн 1-2 дугаар хорооны иргэдийн одоо хүүхдүүд сургуулийн өмнө боловсрал олгодог. За тэгээ бидний урьдчилсан одоо хаврын авсан, намрын авсан судалгаагаа нэгтгэж харахад ер нь бол 2-оос сургуульд орох хүртэлх насны хүүхд бол 1160-аад хүүхд байна. Тэгээ эндээс бол бид нар одоо 600 гаруй хүүхдийн бол энэ цэцэрлэгтээ бүх нөөц боломжоо ашиглаж элсүүлж явдаг. Манай цэцэрлэгийн хүчин чадал бол 280 хүүхдийн хүчин чадалтай. За тэгээд энэ хичээлийн жил шинээр элсэн суралцагчдын одоо нэлээд ихэнх хувь нь болохоор одоо бага ангийн хүүхдүүд буюу 2014 онд төрсэн хүүхдүүдийг бид нар шинээр элсүүлж байгаа. За тэгвэл одоо хавар хүүхдүүдтэйгээ гэрээ тулгалт хийхдээ бусад насан дээр нь одоо тодорхой хэмжээгээр оронтой гарах нь уу, шилжих хөдөлгөөн гарах нь уу гэдгийг харж агаад яг боломжоор бас нэг цөөхөн тооны хүүхдүүд бүртгэж авахараас нийтэд ил зарласан байгаа хяналтын тоогоо. За тэгээд
Мэдээж бид нар ингэж илсүүлэх боломжтой одоо хяналтын тоотоогоо одоо хамрагдахыг хүссэн хүүхдийн тоогоо бас ингэж харьцуулж, зэрэгцүүлж авч үздэг. Одоо яаж сонгож авах вэ гэдэг тэр сонголт буюу одоо суглагаар бид нар энэ үйл ажиллагааг зохион байгуулж явуулахаар ингээд аль эрт 8 сарын 8-нд мэдээлэлээ тавьсан. За нийслэлийн боловсролын газар хилцрүүгээ бид нар албан тоотороос сонгосон хувилбараа явуулсан. 2 хорооныхоо засаг даргын нэр дээр бас 8 сарын 8-ны өдөр бас албан бичгийг бичиж явуулсан. За тэгээд 5 дахь өдөр ч гэсэн бид нар тодорхой хэмжээгээр бас нэлээд их одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийг гаргаж тавьж байхад бас одоо 2 хорооныхоо дарагтаа нийлж бид нар комиссороо хуралдсан л та иргэдийн төлөөллийг оруулаад тэгээд тэд нар маань ч гэсэн олонхын саналаар манай одоо эрхлэгчийн тушаалаар батлагдсан комисс маань эсэлтийн тасалбар гэдэг энэ хувилбараар одоо үйл ажиллагааг зохион байгуулах нь оновчтой зөв юм байна гэдэг дээр 100% санал нэгдэж хурлын тэмдэглэл дээр бас энэ одоо бүрт тэмдэглэгдсэн байж байгаа. За гэвч өнөөдөр ингээд яг ажлын цагт 8:30 минутанд хаалгаа нээгээд за тэгээд ирж байгаа хүмүүсээ одоо бүртгэж авъя гэд комиссар суулгаад ингээд бүртгэлийн үйл ажиллагаа эхэлсэн боловч одоо зарим иргэд нь болохоор бид нар ингээд хонж өнжөөд очророо бүртгүүлэн зарим нь болохоор эсэлтийн тасалбарыг дэмжиж байгаа гэд ингээд хоёр хуваагдчихад асуудал үүсгээд бүртгүүлэх байна. Тэгээд дээрэс нь гаднаас орж ирээд эсэлтийн тасалбараар бүртгүүлэх гэж байгаа иргэдээ энэ хүмүүс бас одоо би хувь хүний эрх чөлөөнд халдаж одоо цэцэрлэгийн үүдэн дээр олс татаж хүмүүсийг оруулахгүй байх юм хүндрэл учруулж тэгээд дээрэс нь бид нартай нөгөө цагдаагийн байгууллагын бас хамтарч ажиллаж байгаа нэлээд хэдэн одоо цагдаагийн байгууллагын хүмүүс ирээ учрлаа хэлсэн боловч бас ойлгохгүй байна. За цэцэрлэгийн бүртгэл явагдаж байх үед авилга уугч авдаг гэсэн гомдол ихээхэн гардаг. Тийм учраас авилгатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулд сургууль цэцэрлэгийн засварын ажилтай танилцах үеэрээ хэлсэн юм а. За харин 22 дугаар цэцэрлэгийн тухайд ямартайч авилгатай тэмцэх газрын албан хаагч ирээд явсан тэмдэглэл үлдсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн бүртгэл ажил ямархуу явагдаж байгаа талаар сэтгүүлч Нооросорон зурлаач Цадаарнаар мэдээллээ.